дэвшилтэт технологид суурилсан оюуны мэдрэмж, бүтээл сэтгэлгээний эрх чөлөө нийлээд төгс нийлэмжийг тэд бүтээдэг. Монгол Mix Project. Энэ бол entertainment-аар дэлхийд Монголыг таниулах гарц. Тэмүүлэл таныг хөтлөн урагшаа Монгол төсөл. Сайн байна уу? Сэтгэл байрал. Бүрээ, үүрцээ. Гол нь entertainment үзүүлэх. Тэгээ илүү контенттай, илүү үзүүштэй, илүү юм эерэг зүйлүүдийг л түгээх хүсэж байгаа. Бас entertainment зах зээл өөрсдөө шинэ өөрсдөө үзэл бодлыг илэрхийлэх төвшөнд очсон ийм компани болж хөгжсөн байна. Монгол Mix Project-ийн бизнесийн чиглэл нь юу юм бэ? Монгол Mix Project entertainment чиглэл ерөнхий байгаа. Дотор нь аудио дизайн, график дизайн, видео клип гэх мэтчлэн зүйлүүд дээр тулгуурлаж одоо хэрэгцээтэй захиалагт ивентийг бид нэр төгсөйг болол зөв. Монгол Mix Project байгуулагдаад маш удсан байна. 15 жилийг ард орхисон байна шүү дээ. Хамгийн анх гарааныхаа бизнесийг яаж эхлэж байсан бэ? Хамгийн анхалж гарааны бизнес Төвшин Үрэ Батаа 3 гэж 3 хүн байсан. Бүрээ хамгийн анхалж Монгол Mix Project гэдэг компани байгуулахдаа DJ өвжи бид хоёр ер нь анхалж энэ нэрийг олгож ирсэн. Араас нь Төвшин Үрэ Батаа 3 нэлээд хамт хөгжүүлсэн байгаа. Тийм тухайн үед бол бид уучраа мэддгүй шүний амьдралтай DJ нэрлээ байлаа. Эвент арга хэмжээ зохион байгуулна гэдэг өөрөө маш их асар их нөр хөдөлмөр байдаг. Ард нь маш олон хүмүүс байдаг шүү дээ. Эвент арга хэмжээ зохион байгуулах гэдэг байгаа маань өөрөө яг захиалагчийн даалгаврын дагуу гэсэн үг тийм. Одоо жишээлбэл бид Bloomberg Awards гэдэг арга хэмжээг одоо 3 жилдээ хийж байгаа. Энэ дээр бол тай засалт чимэглэлээс зүйлэл 3D дизайнаас гарч эхлэн дээрэс нь одоо албан ёсны баярын церемони аянууд нь байна тийм. Энэ аянуудыг бас бид нэр хийн тийм. Тэрэн дээр 5-1 дууралтж байт юм уу? Шин шийдлүүдийг гаргаж ирнэ. Гол нь тэр дотор байгаа зочдыг happy байлгах, гол нь entertainment үзүүлэх нэг чухал. Мэдээж ард ажиллаж байгаа хүмүүс бол бүгдээрээ бол хөгжин дэвшиж явж байгаа. Монгол орондоо бас үнэтэй хувь нэмрийг оруулахыг хүсэж явж байгаа юм хүсэл мөрөөдөлтэй залуучууд байна. Choco Metropolis Club гэдэг инженер дөнгөж үе талбай нэгдсэн клуб байгаа. Тэгээд нэрний хувьд Choco тэгээд бас логоны сонирхолтой юм байлээ. Нэр логоны хувьд таас бидгээр. Нэр бол Choco, буюу chocolate, шоколад. Тэгээд шоколад нь ер нь дургу юм харваад дээр аюу цөөхөн баг. Тэгэхээр олонхийн дуртай зүйл дээр сэтэлж одоо нэр өгсөн байгаа. Лого гэх юм бол залуу насны тэмдэг бэлэгдэж байна. Эрэгтэй эмэгтэй хүслийг бэлэгдэж байна. Play буюу хөгжмийг бэлэгдэж байна. Тэгэд энэ чинь нэгдлийг хийгээд 6 талаас уулзсан гурвалжин нэгдэж байгаа гэсэн утга бүхий лого байгаа. Metropolis Club гэж нэрлээд байгаа зүйл маань Улаанбаатар хот маань одоо нэг Metropolis хот болсон байгаа. Тэгэхээр бид нар энэ Улаанбаатар хотын шилдэг клуб байх юм байна. Ийм агуулгыг бүтээсэн байгаа.
Манайх бол entertainment бизнес хийдэг. Шоу бизнес гэдэг байгаа нь ерөнхийдөө утгын хувьд нэг хитэгсэн entertainment гэдэг байгаа зүйл нь тайзан дээрээс ирэх яаж харуулах вэ, хүмүүст яаж хүрэх үү гэдэг асуудлыг яриад байгаа. Одоо бол бас entertainment зах зээл өөрсдөө шинэ өөрсдөө үзэл бодлыг илэрхийлэх төвшөнд очсон ийм компани болж өгсөн байгаа. Шоу бизнестэй энэ салбарт та ажилласнараа бас ер нь ямар ашиг орлогыг болдгоо, ер нь хэр орлоготой салбар юм бэ? Жилийн ингээл 4 үйлдвэрлэлд дараалал ингээл үйл ажиллагаа болж байгаа шүү дээ. Шинэ жилээс эсвэл шинэ жилийн араас волонтийн ч гэдэг юм уу те. Ингээл Мартин 8 ч гэдэг юм. Ингээ ер нь бол тэмдэглэлт үйл ажиллагаанууд бол маш олон болдог. Тэр болгон дээр ер нь бидний ажил бол өрнөдөг байгаа. Тэгэхээр мэдээж бол бид нэр яг нөгөө талх үйлдвэрлэгч шиг бол тийм амар ашиг орлоготой бол биш. Гэхдээ бид нар бол хангалттай сэтгэл зүгээр бол ашиг орлоготой амьдарч чаддаг. Залуустаа зориулаад яг нийгэмшлийг хөгжмөөр дамжуулан хүргэх. Тэгэхээр усаагаар мэт бидэнд юу хамгийн чухал хэрэгцээтэй байгаа вэ гэдэг зүйлийг асуултанд үлдээсэн байсан. Тэр Монголдо тэргүүлэгч байх, тэрүүгээр дамжуулан гадаад зах зээл дээр өөрсдийнхөө тайз, өөрсдөө уран бүтээлийг гаргах. Монгол Mix project-ийн хувьд ерөнхийдөө үйл ажиллагаа явуулахад одоо хэцүү талууд ер нь юу байна? Энэ бизнесийг хөгжүүлэхэд цаашдаа. Одоо ингээ метрополис хот болон хөгжин дэвшчээд байгаа энэ залуучуудад бол интернет гэдэг гайхамшигтай зүйл байна. Интернет гэдэг гайхамшигтай зүйлийн давуу тал болон сул тал гэж одоо бид үгэнж байна. Сул тал нь гэдэг байгаа зүйл нь Монголд энэ бизнес хөгжихэд одоо хөрөнгө санхүүгийн асуудал гэх юм уу тийм. Одоо шууд дэлхийн entertainment одоо ийм том стейжүүдийг харцсан хүмүүс одоо Монголд одоо зүрлэл харна шүү дээ тийм. Тэгэхэд энэ хоёрын зөрүү буюу ингээд үн цэнийхэн зөрүү гэж маш их юм гардаг байгаа. Тэгэхээр жишээлбэл хэдэн тэр бомтой улсад хүн амтай улсад бол мэдээж тэр зарцуулалт нь маш өндөр эргүүлээд хэмжээс ирж байгаа хүмүүсийн тоо нэг энэ нь өөрөө бизнес томоор эргэлддэг. Манайд өөрөө хэдэн хүнтэй байлаа хэдэн яг тэнд сойрхож очдог билээ гэх юм шиг ингээ харахад бол entertainment бизнес Монголд бол яг төгс хэмжээндээ болон хөгжихэд бол маш хүндрэлтэй. Ягаад гэвэл энэ өөрөө 100% техник технологи зөвхөн тархинаас гадна техник технологийн шийдлүүд орж иж тэр хүнд бас хүрдэг байгаа. Бидний урдаа ганц ивент буюу Silence White арга хэмжээ маань өөрөө яг наадмын өдрүүдэд зохион байгуулагддаг. Энийхэн ач холбогдол нь гэж бидний зүгээс үзээд байгаа нь болохоор Монгол улсыг зорин ирж байгаа мянган гадаад жуулчдад Монголын залуучуудын хөгжил, шөнийн амьдралын парти тэлтгээд байгаа зүйлийг хэрхэн яаж болдог талаар өөрсдийнхөө дуу хоорыг хэрхэн яаж түгээдэг талаар үзүүлэх зорилготойгоор бид нэр 10 жилийн дараа ч гэсэн тий одоо гадны дотны хүмүүсийг л харж байгаа. Монгол зонгол партиг л харангууд нэг Silence White ядаж дуу нь өөрсдийнх нь дотор байгаа агуулгууд нь өөрсдийнх нь гих мэтчлэнгээр энэ бол өөрсдийн бий болгоод байгаа үнц юм. Өнөөгийн үнц юм. Тэгэхээр ирээдүйд энэ маань улам өсөж дэлхий дахинд гарах гэдэг тийм хүсэл мөрөөдөлтэй л явдаг да. Цагаан өнгөний ирэх бол биднэрт бол байдаг. Тэгээд цагаан өнгө чи өөрөө ихийн сайхан сэтгэл гэх юм шиг те сүү одоо бурханлаг байдал дотоод мөн чанар гэсэн зүйлүүдийг илүү анхаард болохоор бид нэр ер нь цагаан өнгөөл хийдэг. Тухайн үед бол яг электроник хөгжмийг хөгжүүлэгч нар клуб 21 буюу Амай, Монгол Mix project хоёрхан одоо crew гэх юм уу байсан. Бид бол тухайн үед хамгийн хэрэгцээтэй зүйлийг анхаа санаасч гаргаж ирсэн. Эндээс ч бат итгэлтэй байсан. Тэгээд Монголын тэргүүлэгч бүжгийг хэмнэл гэж албаар ингэж дуртаж явж исэн байна.
Дэмжид бол Silence White усаагаар мэд. Тэгэхээр усаагаар мэд бидэнд юу хамгийн чухал хэрэгцээтэй байгаа вэ гэдэг зүйлийг асуултанд үлдээсэн байсан. Биднэрт бол дахиад хэлэхэд инх тав ирчүүлээ эвнийг гэдэг зүйл маань үнэхээр бас дутагдаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ зүйлийг л усаагаар мэд хүссэн юм концепт байсан да. Хүмүүс яг тэр талаар хэр ойлголттой байдаг бол. Яг хоо зарим хүмүүст бол зүгээр л ганц өдрийн шоу гэж хардаг байх л да. Бид нар бол энэ чинь бол дата цуглуулж цааш илүү ахиулгын төлөө явж байгаа болохоор ер нь бол үр дүндээ хүсэн байна. Монголын тэргүүлэгч бүжгийн хэмээл Silence White. Ерөнхийдөө клубаар үйлчлүүлж байгаа ямар нэгэн арга хэмжээндээр очиж байгаа манай Монголын одоо залуус тийм ээ маш их соёлтой болцсон юм шиг өөрийнхөө хувцасдалт имиж бүрдүүл тэгээд за ууж байгаа зүйлээ уух нь хүртэл тийм ээ маш их соёлтой болсон юм шиг миний хувьд санагддаг. Гэхдээ яг бодит амьдрал дээр ямар байгаа вэ? Бодит амьдрал дээр клубын соёл гэж энэ зүйл бол аюул сайн хөгжиж байгаа. Энэ мэдээж клубын соёл, мэдээж арт нь клуб хөгжүүлэгч гэж байгаа тийм. Тэгэхээр бидний зорилго бол 2008 онд анх Silence гэдэг клубээ нээж яхад яг Монголд клубын соёл хамгийн анхны орж ирсэн үе гэж хардаг. Тэрнээс хойш нэг шатлал явж байгаа тулсан тий. Тултын дараагийн цэг дээр аваачих тул Choco Metropolis Club-ын зорилго ашиг байна. Тэр танд хоногийн 24 цаг багтаж байсан тохиолдол бий. Ер нь бол яг гол үе нь бол midnight буюу шөнө дундт байдаг юм шиг. 24 цаг багдах тохиолдол байна тий. Жишээлбэл одоо нэг экспо зохион байгуулах гал тий. Тэр нь одоо нэг өдрийн дотор тайзаа засах хэрэгтэй. Гэвч бидний зураг нь тий stage design маш их ажилттай байдаг. Тий энэ төлөө ингээл автсорс бага хүмүүс ажиллуулна. Тэр нь бас хүрхгүй тохиолдол байна гэл гэх мэтчлэн бас алдаж онж явсан үед бол байна. Соёлын зөрүүний асуудлыг би хамгийн түрүүнд бол дурдмаар байна. Одоо жишээлбэл бид ямар нэгэн үйл ажиллагаа хийлээ тэрэн дээр орж ирчээд одоо манайхан ч өөрсдөө их комментчээд яасан хийсэн гэдэг нэг юм амар юм эрг талаас нь харахаа болцгооцсон байгаа шүү дээ. Тэгэл нэгэн болгон арнараа гэдэг ингэдэг асуудлууд байна. Тэрний ард ямар хүч хөдөлмөр ямар санхүү тий тэрний юу болж байгаа тэр студийг ерөөсө тооцохгүйгээр ингэдэг юм Монгол хүмүүсийн нэг зам байна. Хоёрдугаар хүн амын тоо байна. Бид нар мэдээж одоо Монгол улсад дэлхийн хэмжээний тийм яг дэлхийн хэмжээний юм үйл ажиллагаа хиймээр байвч энэ өөрөө бас нэг хүн амын тоотой холбоотой. Бид нар одоо гадны компаниудаа event organizing компаниудтай бол хийдэг компаниудаа мэдээж холбоо зөвлөл хийж үзсэн байгаа. Тэгмээд бид дандаа тоо дутдаг тийм. Тэгэхээр тоног хөрөмж дутдаг. Ийм асуудал гардаг. Олон улсад ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэсэн зорилго бий юу? Мэдээж байлгүй яг Монгол тайзыг дэлхийд гаргах хүсэл бол дотор байсаар л байгаа. Энэ бол өөрөө харилцаа холбооноос шалтгаалаад мэдээж удаашралтай байна. Хизээ нэг цагт Монгол Mix Project бол дэлхийд өөрсдийн тайзыг бол гаргах байгаа. Тэр Монголдо тэргүүлэгч байх. Тэрүүгээр дамжуулан гадаад зах зээл дээр өөрсдийнхөө тайз, өөрсдийн уран бүтээлийг гаргах хамгийн үндсэн хүсэлтэй байгаа тийм. Тэгэхээр одоо бид нар 3 сая хүний дотор чүчиг мачиг гэж одоо тий 15 мянган хүн цуглуулсан хэмжээний үйл ажиллагаа 15 жилийн дотор хийж ийм болж байгаа. Тэгэхэд энэ хугацаагаа цааш явуулах юм бол бид нар илүү дэлхийд гаргах, илүү өдөр 7 тэрбум хүнд Монгол юм хөгжмийг гаргах үнцэн сонирхолтой. Угаасаа энэ бол Монгол бүх артистуудад байдаг л хүсэл байна. Монгол залуучуудын хамгийн том давуу талыг та юу гэж хардаг вэ? Манайх ч амар сонин шүү дээ тийм. Бас Европ, Аз хоёрын завсар байж идэг. Гэхдээ Азууд нь бидний харахаар та нар жоохон Европч шүү дээ гэдэг тийм. Тэгэхээр бид нэр ер нь бол жоохон Европ соёлтой болцооцсон юм болов тийм. Энэ бол давуу тал. Тэгээ бас амар мэдрэмтгий бас амар тийм тууштай зүтгэж чаддаг зүйлүүд л Монгол хүмүүсийн давуу тал юм болов. Хөгжмийн соёлоор тухайн улс орны хотын соёлыг илэрхийлж болох юм болов уу гэж бас хувьдаа үзсэн тал дээр. Би нэг жоохон бахтай нэг үг хэлж ирсэн юм а. Тэр үгэнд одоо хүртэл хайртай. Хүн ямар хөгжим сонсон түүгээрээ хөгжинэ гэж. Тэгэхээр хотын гэж нэрлэгдээд байгаа энэ хөгжмүүдийг сонсснороо хүмүүс маань илүү ийм
хотын үзэлтэй, төвийн бүсийн үзэлтэй, илүү юм хөгжилтэй, тэгээ илүү юм алсын хараатай, зоригтой болж хөгждөг юм болов гэсэн бодол над байдаг. Ганцаараа байхдаа сонсоод тэр дуунаас тэр жаргалтай хүмүүс, зовлонтой хүмүүс бүгдийг олж харж чадчихвэл тэр бол жинхэнэ доттортой хөгжим гэж хэлмээр байгаа. Тэгэхээр ийм л зүйлийг шингээх хүсэж байна. Монгол улсын хөгжил дэвшил нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулахаар Монгол Mix Project ямар алхмыг хийсэн бэ? Залуустаа зориулаад яг нийгэмшлийг хөгжмөөр дамжуулан хүргэх. Тэгээ тэр чөлөөт цаг гэдэг байгаа тэр цагаа одоо зугаад сэнгэл гэж одоо хүмүүсийн хэлээд байгаа тэр дургуй зүйлээр нь хийснээрээ одоо тэрэн дээр айгу хөгжмөөрөө ингэж тэгээ зөв хөгжмүүдийг сонссноор тэр хүмүүс маань бол нэлээд хөгжилтэй болж эхэлсэн. За яг шоуд л гэсэн. Энэ одоо уг нь бол парти те одоо яг зугаацж байгаа тэр хөгжмийг сонсож бөөндөө бүжиглэж өөрийнхөө дотор бугалсан буглаануудыг гаргаж байгаа зүйлийг хэлээд байгаа. Мэдээж энэ дээр ганц 2 пивний асуудал байна, ганц 2 100 г-ийн асуудал байна. Энийг хэтрүүлвэл мэдээж энэ бол болохгүй те. Энэ нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Хамгийн гол одоо юм ажлын зарчим гэж бий юу та бүхэнд? Бидний гол зарчим бол илүү шин зүйлийг л гаргаж ирэх. Тэрний төлөө өөрсдөө ухаж тий дотроосоо бүх юм хайж олох. Энэ аягүй чухал. Яг одоо төвийн бүсийн үзэлтэй дотоодосоо өөрийгөө хайдаг. Тим хүмүүс зориулсан бид уран бүтээл илүү хийх дуртай. Гэдэг нь илүү нягтарсан тэр хөгжмөө ойлгодог хүмүүс дараагийн левелийн хүмүүстэй л зориулаад байгаа юм л та. Яг иймэрхүү залуучууд нь одоо Улаанбаатар хотын аягүй цөөн хідээжсэн. Энэ бол олон болгон төлөвтэй ажиллаж байгаа. Манайхан чи өөрсдөө Монгол соёлоос сайн мэдэхгүй юм байж гадны соёлыг хэтэрхий их дахин шүтсэн гэдэг нэг юм яриа байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар илүү Монгол соёлыг бол нутагшуулж илүү тэр гадны соёлтой, тэр гадны шинэ зүйлүүдтэй тавсаргаж нийлүүлж ижэнээс яг Монгол өөрсдийн трендийг үүсгэхийг илүү зориод байгаа юм л та. Нүүдэлчин ахуйн соёлоос нийгэмшил чилсэн 378 жилд метрополис хот болон өргөжин хөгжиж өөрсдийн үнэт зүйл, соёл уламжлалыг орчин үеийн даяаршлын хэмнэлд хөгжүүлэн хүргэх хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн Монгол Mix Project тасралтгүй 15 жил хөгжмөөр хотын соёлыг түгээж байна. Үнэн шударгал юм хийх гэж бодож байгаа. Тэгээ илүү контенттэй, илүү үзүүштэй, илүү юм эерэг зүйлүүдийг л түгээх хүсэж байгаа. Ер нь сошиал олон нийтийн сүлжээгээр яг харах юм бол мэдээллийн бараг 70-80% нь л хар бараа мэдээлэл биш л. Тэгэхээр тэр дотор цэцэг ургуулмаар байна. Тэгээ нар гаргамаар байна. 7 тэрбумын дэлхийн глобал хэмжээнд гарч өөрсдийнхөө тайзыг, Монгол соёлыг сурт туслан таниулах хэдийн зорилготой байгаа. Тэгээ 15 жилийн туршид бидэнтэй хамт байж одоо хотын соёл, шилдэг хөгжмүүдийг сонсон, хөгжин дэвшсэн нийт залуустаа маш их баярлалаа.